Соёлын яамнаас соёлын бүтээлч сарын аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд Улаанбаатар хотын төв намын санд харааны бэрхшээлт иргэдийн үйлчилгээ авах хүртээмжийг нэмэхээр ажиллаж байна. Тэдэнд зориулж баррел үсгийн номоос гадна цахим уншилгын шийдлийг хөгжүүлж эхэлсэн байна. Хуруугаараа тов руу тусгийг тэмдэж унших арга хэлбэр харааны бэрхшээлтэй иргэдэд хамгийн түгээмэл байдаг. Тэгвэл энэ нь уншлах хийхэд цаг хугацаа ихээр шаарддаг гэд хөгжиж байгаа нийгэмдээ баг зэрэг хоторч эхэлжээ. Тиймээс цахим уншлахыг хотын төвийн номын сангаас эхлэн нэвтрүүлж эхэлж байна. Өмнө нь 500 хуудастай номыг уншлах хэлбэрээр дуу оруулагчид бүтээхэд хамгийн багадаа 10 өдөр зарцуулдаг байсан бол шинэ шийдлийг гаргаж ирснээр шууд хөрвүүлэн уншлахад ашиглах боломж нээгдсэн байна. Хэлмэл номоо шууд сканердаж оруулсан зурган файлаа Word-ийн файл болгоод ингэж хадгалаад тэр Word-ийн файлыг одоо тэр Монгол хэлний ярьдаг програм цахим braille төхөөрөмжөөр шууд хүлээн авч уншиж байгаа. Тэгэхээр ерөөсөө мэдээллийг хормын дотор сканердаад ярьдаг програмаар унших эсвэл цахим braille технологиор унших ийм боломжтой болсон. Төрлийн мэдээлэл бүх төрлийн мэдээлэл. Тэгэхээр нөгөө манай энэ үйлчилгээнд энэ цахим braille технологи цахим ном уншигч энэ монгол хэлний ярьдаг програм гэх мэт энэ олон технологиудыг зэрэг хослуулж ашигласнаар хараагүй бол мэдээллийг тухайн цагт нь шууд хүлээн авах боломжийг бүрдүүлсэн байна. Хэдийгээр цахим ном ийхүү хөгжиж байгаач тов руу тусаг ашиглан мэдлэг олж авах арга хэлбэр чухал хэвээр байсаар наандаж нийт номын сан хийгээд улс орон даяар цахим уншлага бүрэн дэлгэрч амжаагүй байгаа энэ нөхцөлд барайл үсэг чухал хэвээр байсаар байна. Эцэг Хипатоны Ричард Кастеллини зэг нэмэгдэж далангийн хананд ан цав үүсэж эхэллээ. Далан хамгаалагчийн дэргэд олон амьтад бөөгнөрч төвнийг ухаан оруулахыг хичээсэн ч сэргээд чадсангүй. 116 дахь сургууль гээд харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль байгаа. Тэнд бол сурах бичгүүд бариалаар байдаг ах. Тэгэхээр ер нь бол нэг 500 нэр төрлийн бариал ном бол байгаа. Тэгэхээр бол маш бага гэсэн үг. Улсын хэмжээнд 11,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгаа бий. Тэд ертөнцийг нүдэрээ харж чадахгүй уншлах сонсголоороо дамжуулан мэдрэхийг хүсэж бусдад ажил хөгжих тэмүүлэлтэй байна. Тиймээс энэ мэтэр номын сангуудыг цахим хэлбэр шилжүүлэх ажил эхэлжээ. Одоогийн байдлаар 5 номын санд харааны бэрхшээлтэй хүн зориулсан цахим номын сан бий болжээ.